Хайрчсан сэтгэл зүй, мунхагшсан оюун ухамсар, гээгдсэн зүн, зээлсэн үзэл санаа, жижигэрсэн ашиг сонирхлууд улс төр хэмээх давжаа талбарт төр улсыг самууруулах гол технологи болсоор байна. Энэ самуурал дундаа гэрэлт наран өдөртөө уртч буй, богинч буй, гэрэлт санаа шөндөө тэргэлж буй, түнэр харанхуйч буй гэдгийг үл ухамсарлагчдын бохор шүлсээр ундаалагчид сэтгүүл зүйн салбарт баримт нэрийн дор балаг бүхнийг сараачин сугаа ардчлалын харанхуй өдрүүд үргэлжилсээр. Тоонцтой эвлэрхэ болсон учрлын засгийн газрын үл ойлголцол толгилцсон Монгол улсын бүрэн эрхт байдлыг дэлхийд дахина баллуурдах дээрээ тулж ирлээ. Энэ бол баримт 360 эрен сурвалжлах нэвтрүүлэг, цахим хөгжил, харилцаа холбоо, инновацийн сайд Чимбатын номингийн хавц сэргүүдээс танилцуулъя. Өрөө төлөхгүй бол одоо шүүхдэг нэ. Монгол улсынхаа нэр хүндийг дэлхийд өргөхийн төлөө. За тэр морьтой хүнийг ингээ өөрөө хойж ин тэр араа. Чимбата болооч! Авцруулъя! Монгол улсыг дэлхийд дахнаас урьдчилан таниулах их зорилгыг агуулсан хулгайн мөрөөр мушгий. 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайдасан ундрмын дугаар техник 28 техник албан бичиг. Үүнд тус яамны X сайд Чимбатын номингийн үед хийгдсэн Монгол улсыг гадаад улсад сурчлах зорилготой 4 том гэрээний үнийн дүнг тодтогчээ. Америк нэгдсэн улсын CNN мэдээллийн агентлагтай 1 сая 750 мянган америк доллар, Эдлман Сингапур компанитай 1 сая 500 мянган америк доллар, Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын Фулхэм хөл бөмбөгийн багтай 1 сая 600 мянган америк долларын гэрээг тус байгуулсан байна. Дээрх гэрээний үнийн дүнгуудыг нэгтгэл 2026 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн төрийн банкны ханшаар 18 орчим тэрбум төгрөг болж байна. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам бол Монгол Улсын засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг. Тиймээс тус яамны аливаа бодлого шийдвэрийг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс тусгаар ойлгох боломжгүй. Энэ үүднээсээ дээрх гэрээнүүдийн ашиг сонирхлыг экс ерөнхий сайд Лувсан Намсрын оюун эрдэнэс салангад ойлгох боломжгүй гэсэн үг. Тэгвэл Монгол Улс гэрээгээр хүлээсэн үүргээ ямар төвшөнд гүйцэтгсэн бэ гэх асуулт эрлийн утсыг дараагийн байд чиглүүлэх гол зам болно. Одоо ер нь Английн Фулхэм клубд сая орчим долларын өртөө, CNN-д бас нэг сая орчим долларын өртөө, Элдман гэдэг бас компани бас нэг 500 мянга орчим долларын өргөлдсөн. За Boston Consulting гэж компани 910 мянган долларын 910 мянган еврогийн өргөссөн байлаа. Нийтдээ нэг 5 сая орчим долларын өргөссөн. Нөгөөдөл нь бол байнга ярьж байгаа. Өмнө хийсэн сайд дээр ажлыг бас үүсгэж байгаа юм биш. Гэтэл нэтлж үзэхгүй бол Будгийн хангалаад удаагүй байгаа булан явдлын эзэн холбогдогч Алдар Чавлангийн өгсөн мэдээллээр бид гадаадад эх орноо сөргөөр сурчлахад бэлэн болжээ. Энэ бол Чимбатын номингийн гайхуулах дуртай гавьяаны ял зэм. 2025 оны 11-р сарын 18-ны өдөр Монгол Улсын засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Монгол улсыг олон улсад сурчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээ хилцээр түүнийг байгуулсан шийдвэр гэрээний нөхцөл нь хууль тогтоомжид нийцсэн эсхийг хянан дараах дүгнэлтийг гаргажээ. Засгийн газрын 2025 оны 125 дугаар тогтоолоор CNN агентлаг, Boston Consulting Group, Edelman Singapore компани, Trip.com групптэй гэрээ байгуулах, батлагдсан төсвөөсөө санхүүжүүлэх эрхийг соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайдад олгосон байна. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд тушаал гаргаж гэрээ байгуулах төсвийг зарцуулах эрхээ олон удаа тус яамны холбогдох албан тушаалтанд буюу төрийн нарийн бичгийн даргад шилжүүлсэн. Энэ хугацаанд төрийн нарийн бичгийн даргууд олон удаа солигдож байв. Оюун бэлэг, даваа жаргал, цэвэгдорж гэх мэт. Саях дүгнэлтэд анхаарал татах нэг өгүүлбэр бий. Энэ бол баримт. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд тушаал гаргаж гэрээ байгуулах, төсвийг зарцуулах эрхээ олон удаа тус яамны холбогдох албан тушаалтанд буюу төрийн нарийн бичгийн даргад шилжүүлсэн. Тэр яагаад өөрийнхөө хар толгоогоор энэ бүх гэрээний өмнө хариуцлага үүрсэнгүйвэ гэх асуулт энэ баримтын дагуу гарч ирнэ. Түүний голлох хулгайн сэжүүрт хам хэрэгтэн болж зарим гэрээнд өөрийн мутраа мөрлөж үлдээсэн соёлын яамны төрийн нарийн бичгийн даргасан Санжаад оржин оюун бэлгийг шударга өрслөн хэрэглэшийн төлөө газрын даргасан ган тулга гэх гацууртын Чимбатын нутаг нугын найз нь номинтой холбосон байдаг. Мөн номинтой ээж талаараа төрөс садан болдог улсын хурлын гишүүн өдгөө Зандаа хүүгийн энх бололтой заргалцсан заргийнхаа ялыг идэлж буй говьалтайн энх хамгаалангийн улс төрийн бүлэглэлд оюун бэлэг хамаардаг байсан зэрэг салахын аргагүй нөхцөлдөх учир холбоосууд Чимбатын номин оюун бэлэг нарын хооронд бий. Тэд соёлын яам дээрх хулгайн хоршлоо үргэлжлүүлэхээр цахим хөгжил харилцаа холбоо инновацийн яамд хамтарч ажилласаар байна.
Нийгэмд амар амгалан гэх чалга, Бердийн төрөлтүүд цаг наргүй өсөглөн тулаанд үр зууртаа тэмцэлдэж байгаа энэхэн үест Монгол улс олон улсын арбитрийн шүүхэд дуудагдаад байна. Яагаад гэвэл цасан цагааны дүр тоглосоор байгаа Чинбатын номингийн хуудатай үйлдэлс болоод тэр үргэлжлүүлээд баримт харуулъя. 2025 оны 11-р сарын 18-ны өдөр Монгол Улсын засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас гаргасан дүгнэлтээс 2024 оны 10-р сарын 9 соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамнаас боловсруулан хүргүүлсэний дагуу засгийн газраас Монгол Улсыг сурчлах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлан 4 төрлийн гэрээ байгуулах эрхийг олгосон боловч Фүүлхэмтэй түншлэлийн гэрээ байгуулах асуудлыг тусгаагүй байна. Тус гэрээг хэрэгжүүлснээр үр дүн хийгдэх ажил буюу ажлын даалгавар гэх мэт баримтууд олдоогүй. 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр буюу оюун эрдэнэ засгийн газар огцорхоос 4 хоногийн өмнө дахин нэг гэрээг байгуулж тэрийн нарийн бичгийн дарга оюун бэлэг гарын үсэг зурсан. Энэ нь өмнөх онд байгуулсан түншлэлийн гэрээтэй ижил агуулгатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Ингэхдээ өмнөх гэрээний үр дүн үнэлээгүй. Фүүлхэм CNN-ийг сонгож гэрээ байгуулсан шалтгаан үндэслэл болон үнийн дүн төлбөрийн хуваар зэрэг гол нөхцлүүдийг талууд урьдчилсан байдлаар хилэлцэн тохиролцсон. Ижил төрлийн үйлчилгээ үзүүлэгч бусад хуулийн этгээдтэй харьцуулсан үнийн судалгаа үр дүн үр ашгийг тооцоосон тухай хангалттай баримт материал байхгүй. Хачирхалтай нь Монголыг дэлхийд сурчлан таниулах Чинбатын номингийн зорилго эхнээсээ алдаа зааж эхэлсэн байдаг. Тодруулбал Английн Фүүлхэмтэй байгуулсан гэрээний эхний төлбөр болох 360 мянган фунт стерлингийг төлөх хугацаа хэтэрсэнтэй холбоотойгоор 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Фүүлхэм клуб Монгол Улсын соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамыг Лондонгийн олон улсын арбитрийн шүүхэд өгөөд байна. 2025 оны 11 дугаар сарын 10 хууль зүйн дотоод хэргийн сайдын 1/21/37 тоод албан бичих төрөлдөгдсөнаар соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам Английн Премьер лигийн Фүүлхэм хөл бөмбөгийн клуб хооронд 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан түншлэлийн гэрээний 3-1-д гэрээн заасны дагуу клубын зүгээс түншлэлийн эрхийг олгохоор тохиролцсон үүднээс түншлэлийн төлбөрийг тухайн хугацааны туршид клубт төлнө гэж 3-1-ийн ад Премьер лигийн зүгээс энэхүү гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн болохыг клубын зүгээс баталгаажуулснаас хойш түнш нь ажлын 7 өдөрт багтаан 360 мянган фунт стерлингийг бүрэн төлнө. 6-гийн 1-ийн вет түншлэлийн төлбөрийг мөн энэхүү гэрээний дагуу түншээс Фүүлхэм төлөх бусад төлбөрийг цаг тухайд нь бүрэн хэмжээгээр төлөх ёстой гэж тус заасан байна. Фүүлхэм клубын гэрээний эхний төлбөр болох 360 мянган фунт стерлинг тус төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс үүдсэн хүү болох 11342 фунт стерлинг буюу нийт 371342 зуны 47 фунт стерлинг бүхий үнийн дүнгийн нэхэмжлэлийг Лондонгийн олон улсын арбитрийн шүүх 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч тус арбитрийн шүүхийн дүрм 1-4 зааснаар номер дугаар 256761 дугаартай арбитрийн маргааныг албан ёсоор үүсгэсэн байна. Иймд гэрээнд заасан үнийн дүн шилжүүлэхдээ дээрх арбитрийн маргааныг албан ёсоор дуусгах болох асуудлыг тус клубтай урьдчилан тохиролцож Фүүлхэм клубыг Лондонгийн арбитрийн олон улсын шүүхэд гаргасан нэхэмжлээс нь татгалзуулах шаардлагатай. Энэ маргаан шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрчвэ. Яг одоогийн байдлаар Фүүлхэм шилжүүлэх шаардлагатай 830 мянган фунт стерлинг буюу 4.1 тэрбум төгрөгийн өр үүсчихэд байна. Өрөө төлөхгүй бол одоо шүүхдэг нэ. Монгол улсынхаа нэр хүндийг дэлхийд өргөхийн төлөө. За тэр морьтой хүнийг ингээ өөрөө хойж ин тэр араа. Чинбатаа болооч! Огцруулъя! Ягаад Чинбатын номин Молливуудын X салсан нийлсэн нөхрүүдийн удирдагч гэлтэй. Түүнийг тойрон хүрээлээд Херобатрын албан болон албан бус амрагууд бялуу хүртэн гайхаж төрүүлдэг. Хачирхалтай нь манер салсан нийлсэн эмсээрээ дамжуулаад ашиг хонжоо хүртэн бүр чоглоомтой. Монголын эзэнт гүрний түүхэнд огт байгаагүй садар самун үйл явдлыг дүрсэлсэн Монгол хаан жүжигийг олон улсын театруудад сурчлан таниулах, тоглоход зориулж Rio Tinto Эрдэнэс оюутлахад 20 сая Америк доллар шилжүүлсэнийг тухайн үеийн засгийн газар нууцад хамааруулжээ. Энэ талаар их сурвалж чухам юу гэж вэ? 20 сая доллар Монголын засгийн газарт өгье гэдэг шийдвэр гаргахаас нэг өдрийн өмнө Монголын засгийн газар нь энийг ийм юмд үр гэдэг шийдвэр гаргацсан биз дээ. Тэгэхээр энд хэн нэгэн хүмүүс ам тохиролцоо хийсэн байна гэсэн үг. Мөн үү? Ам тохиролцоо хийсэн. Энийг нууцлсан байна гэсэн үг. Нууцаар 3-4 жил зарцуулсан байна гэсэн үг. Юун зарцуулваа гэдэг нь одоо бүх зарцуулалтын гэрээ тайлангуудаа бүгдийн нууцын тамхатаагаар нуурсан байна гэсэн үг. Чинбатын номингийн хавцас тэрэгт бас нэгэн ноцтой үнийн дүн бүхий гэрээ багтаж байна. Үүнд соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам The Boston Consulting Group олон улсын зөвлөх үйлчилгээний компанитай байгуулсан аялал жуулчлалын үндэсний хөгжлийн стратеги
Гэрээний дагуу 2025 оны 2 дугаар сарын 17-ны 455 мянга, 2025 оны 3 дугаар сарын 31-ний 455 мянга, нийт 910 мянган еврогийн төлбөрийг төлөөгүй болохыг тус яамд The Boston Consulting Group-ээс ирүүлсэн байх юм. Мөн Тони Блэйр хүрээлэн болон Atticus партнертай хийсэн гэрээнүүд ч бий. Баримтаа 360 сурвалжлах нэвтрүүлэг Чинбатын номингийн хавц тэргүүд үргэлжилнэ.